Монгол дэлхийн орнуудаас хамгийн их дулаар явагдаж буй улс болсон байна. Тэгвэл эх 50 жилд бидэнд юу тохиолдох бол? Мэдээж ингээд орхичвол бүр илүү хурдцтайгаар аюултай болохоос өөр аргагүй. Эрдэмтэд улс орнууд дөрвтэй өөрчлөлт хийхгүй энэ хിവэр байвал дэлхийн дулаар л дөрвөн хэмээр нэмэгдэнэ гэж сануулсаар байна. Үүнээс үүдэж ирээдүйд хүн төрөлхтний хоол тэжээлийн 70% нь алга болж, амьтны аймгийн 50% нь устдаж үгүй болно. Одоо бид хамтдаа хэд оройтойгүй дээрээ эрс өөрчлөлт, шинжилэлт хийх хэрэгтэй байна. 2004 онд Нобелийн шагнал авсан Вангари Мати хэлэхдээ ой модонд гал гарахад амьтад бүгд зогцдог. Харин зөвхөн бяцхан ирээн дальд шуул амандаа ус болгон авчирч ой мод руу цацаж хамгаалан үлддэг. Нэг талаас харахад энэ ирээн дальд шууны энэхүү үйлдэл нь ямар ч тус үзүүлэхгүй байж болно. Гэхдээ би энэхүү шууны үйлдэлээс хүн төрөлхтний цаашид явах зам, гарцыг олж болно гэж бодож байна. Дэлхийн 7 тэрбум хүн бүр энэхүү бяцхан шуу шиг амьдралынхаа турш 10 ширхэг мод тарвил дэлхийн дулаар л уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэж чадна гэж би боддог. Мэн үгүйс. Одоо 50 жилийн өмнөөс бий болсон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж болох ирээн дальд шууны зөв жишг үйлдэлээс гадна Монголын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэх 3 гарц шийдлийн талаар ярихыг хүсэж байна. Нэгдүгээрт эко тосгон. Мэдээж уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь зөвхөн мод тарьснаар шийдэгдэх зүйл биш юм. Тэгээд 2014 онд Нийслэлийн үндэсний байгууллагаас дэлхийд дахинд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, цөлжилтийг шийдэх цогц арга замыг олохоор хайж эхэлсэн. Үүнд 80 орчим улсууд өөрсдийн улс орондоо хэрэгжүүлсэн арга замуудыг нүүбэд өгсөн юм. Харин манай байгууллагын Монгол улсад хэрэгжүүлж буй эко тосгон хөтөлбөрт олон улсын шүүгчид хамгийн шилдэг шагналыг өгсөн билээ. Тэгвэл яг юу эко тосгон хөтөлбөрт хамгийн шилдэг шагналыг өгөх шалтгаан болсон бэ? Энэ нь дээр дурдсанчлан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт бий болсноор зөвхөн газар нутаг доройтдог биш. Хүмүүсийн амьдрал ахуй даган доройтдогтой холбоотой юм. Эко тосгон бол ган зуданд нэрвэгдэн их хотын зах бараадан амьдрах болсон хүмүүст их нутг руугаа буцан очих замыг нээж өгч байгаа нэг хөтөлбөр гэж ойлгож болох юм. Төсөл хэрэгжиж буй Баян нуур сум нь 2000 оноос өмнө бэлчээр сайтай ногоон тал нутаг байсан боловч цөлжиж доройтсоор элсэн цөл болж өөрчлөгдсөн бөгөөд энд амьдарч байсан хүмүүс малаалдаж 700 орчим хүн Улаанбаатар хот руу нүүсэн. Харин тэнд үлдсэн иргэд маань бидэнтэй хамт 200 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх газарт мод тарьж ургуулж чадсан. Үүний дүнд хамтын хоршоолол сэргэж иргэдийн ахуйд тулгамдж байсан олон асуудлууд давхар шийдэгдсэн юм. Энэ бол бид ганц мод тарьж ургуулах бус иргэдийн ахуй амжиргааг сайжруулж тэдний хандлага, үзэл санаанд өөрчлөлт авчирсан энэ жишг загвар маань Нийслэлийн үндэсний байгууллагын байгаль орчны дээд шагнал болох амьдралын хөрс шагналыг авах болсон шалтгаан юм а. Төслийн үр дүнд 200 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх газар экологийн нөхөн сэргээлт явагдаж үүнээс 10 дахин том газар нутагт шар шорон шурга зогссон. Энэ эко тосгоны жишг загвар Монголд одоогоор 7 бүс нутагт хэрэгжиж мянгаад иргэдийг хамруулад байна. Хоёрдугаарт олон улсын хамтын ажиллагаа. Монголын уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийн хариуцлага нь дан ганц Монгол улсын шийдвэр гаргагчдад бус хөгжингүй аж үйлдвэртсэн улсуудад ч байгаа. Эдгээр аж үйлдвэртсэн улсуудын санхүүжилтээр сургалтын төв байгуулж, нутгийн иргэдээр мод бут, улмаар жимсний мод тариулж, жимсийг боловсруулах үйлдвэрлэл байгуулан худалдаанд гаргаад өөрсдийн улсууд руугаа импортлбол ямар үр дүн гарах бол? Төслөөс хүртэх ашиг хамгийн багадаа 10 дахин их байх болно. Энэ жишг загвар Монголд 10, 100 дахин олон газарт хэрэгжүүл Монголын 80% нь цөлжсөн газар нутаг дахин сэргэх болно. Одоогоор бид Солонгосын засгийн газартай хамтран төсөл хэрэгжсэн газруудаа жимсний мод тарьж, боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ Солонгос руу импортлж байгаар бэлдэж байна. Энэ бол олон улсын хамтын ажиллагааны жишг загварын нэг эхлэл юм. 3 дугаарт эдийн засгийн бүс байгуулах. Эдийн засгийн бүс бол гэр хороололд амьдарч буй иргэдэд санхүүгийн үйл ажиллагаа явуулж, амжиргаагаа сайжруулах боломжтой орон зай юм. Улаанбаатарын иргэн тойронд хүмүүс мод тарьж, жимс ногоо боловсруулах үйлдвэр байгуулж, өөрсдийн орлоготой болсноор ямар үр дүн гарах бол? Олон гэр хороололд амьдарч байгаа хүмүүс тэнд очиод амьдрал нь дахин сэргэх боломжтой болох юм. Харин энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Монголын төр засгийн оролцоо хамгийн чухал юм а. Би эко тосгон олон улсын хамтын ажиллагаа болон эдийн засгийн бүсийн талаар дурдлаа. Дээрх 3 арга замыг цогцоор нь хэрэгжүүлснээр Улаанбаатарын гэр хорооллын хэмжээ багасж, хотын агаарын бохирдол айжин буурахад нөлөө үзүүлэх болно. Үүнийг дагаж ажилгүйдэл ядуурлын хэмжээ буурна.
Монголын шар шорон шуурга багаснаар Хятад болон Солонгос руу очиж байгаа шар шорон шуурганы хэмжээ мөн буурах болно. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс болж хэцүү байдалд орсон улс орнууд болох Сир, Йордан, Африк, хойд Солонгос зэрэг орнуудад энэ жишг загварыг хэрэгжүүлбэл тэдний асуудал мөн адил эргээр шийдэгдэх болно. Эцэст нь хэлэхэд энэ жишг загвараар дамжуулан өнгөрсөн 50 жилд хохирол амссан улс орнуудыг эх 50 жилд шинжлэн сайжруулах боломжтой юм. Мөн бид экологийн дөрвөгч болох Тамирын гэр бүлийг ч аврах боломжтой билээ.